сайхан ч 2014-нд жисүү шинэ дугаарч дээрээ төчлөө лээ. Би бол тэгж бодож байгаа шүү дээ. Тэгээд тэр дууны бүжиг амар тренд л байгаа шүү дээ. Тэнгүүд анаад ингэж хэлээд байгаа байхгүй. Жисүүгийн шинэ дуу Rose Bruno Mars аппац. Тэр рааштай те. Тэгж байгаа байхгүй. Би тэр дууны хэсгийг цээжлээгүй. Тэгж аппац гэд тэр бүр амар тренд болж ирсэн шүү дээ. Тэнгүүд жисүүгийн шинэ дуу бас ингэж бүүм бана гарч ирсэн байхгүй юу? Тэгсэн чинь бас Jenny like Jenny гэдэг гинт бас сайхан гарсан шүү дээ. 2-3 сайхан 3 цагт шүү дээ тий 2-7 хоног 3-4 хоног юм. Тэгэхэд шүү дээ ингэж бас бүүм болж гарч ирсэн дээ. Тэгсэн чинь бас Lisa-ийн Pato гэж би юу уншаад байгаа. Тэр дуу ч гэсэн амар бүүм болоод байгаа байхгүй юу? Ер нь бас Blackpink-ийн дүү хайртай мэйгээд зөндөө дуу байгаа шүү дээ. Зөнгөд ингээд тэд бүгдээрээ бүүм болдог. Баггүй. Тэгээ ер нь бодоод үзэнгүүт Blackpink одоо 90 жилтэй одоо 7 илүү 5 сар биш үү? Дуудахгүй шүү дээ. Тэнгүүд 90 жилтэн дээр одоо соло дуунуудаа Rose Jisoo Rose Jisoo Lisa Jenny гаргасаа. Дуулаасаа. Ганц дугаар гэсэн энэ бол хамгийн их бүүм болж байгаа одоо саяхан гарсан шүү дээ. Жисүүгийн дуу. Тэгээд Jenny-ийн Like Jenny, Lisa-гийн Pato гэдэг дуу байгаа шүү дээ. Тэд нар бүүм болж байгаа юм чинь тэднийг гоё эргийн ирэлт дээр дуулаасаа гэж. Бас ингэ дүүл альбом гаргасан. Хамгийн ихэнд бол Rose тэгээд дараа нь Lisa эсэн байхаа та. Тэгээд дараа нь Jenny тэгээд Jisoo эсэн байх гэж бодож байна. Яг би сайн мэдгүй. За. Тэгээд тач бэртээ саамрын би одоо эмчилгээ бүшгний 12 өнгөө баг нэг болох чад хийж байна. Бэртээ. Тэгээд баясаа бэртээ Blackpink шиг дэмждэг лайк бичээд лайк дараа коммент бичээд subscribe дараарай. Бэртээ